За өнөөдөр Сүбэ ТV-дээр та нартай хүүхдүүдийн хамгийн идэх дуртай шар сүгний цэцэгнүүр болон шар сүгний зайрамгийг хийх аргачлалыг хуваалцах гэж байна. За сүүгээ яг хөөрөөд ирэхээр нь 10% нь одоо шинийн 2 литр сүү байгаа бол нэг 150-аас 200 мг тараг хийнэ гэсэн үг. Ингээ багаар таргаа хийгээд утгаад өгнө. Эдмээ ялгарахаар ингээд сайхан шүүгээд авчнаа. За хэрэглэх шар сүгээ тусад нь авчий. За шар сүгээ халаад ирэхээр энэ 400 г шар сүг байгаа. Халаад ирэхээр нь 20 г желатин хийгээд сайн уусгаж өгнө. За хайсан желатин дээрээ чихэр амт оруулахын тулд жимсний шүүс хийж өгнө. Ер нь болж өгвөл хүүхдүүд хүнсэндээ бүгдээрээ цагаан сахар холихгүйгээр байгалийн сахараар нь орлуулад явал эрүүл мэндэд сайн. Тэгэхээр өнөөдөр би тэр болохоор Сүбэдэгийн гаргасан тарвсны шүүс 450 мл юу нь болохоор шар сүнээс 450 мл. Та нар маань хэрвээ харшилтай бол тарвсны шүүсний оронд 100-гийн цэвэр шүүс хийгээд зэмүүрээ бас хийж болно шүү. Энийг утгах чагаа яаж нэг тийм. За желатины маш сайн уусны дараа нэг биеийн температурт орчим болоод ирэхээр нь хэвэндээ хийнэ. За хүүхдүүд итгэхэд амар белуушиг болох гээд би ингээд капкейкийн цаас ашиглаад за шар сүгний зарим үн маш амархан дан шар сүгэрч хийж болно. Гэхдээ хүүхдүүдэд илүү чихэр амт үүсгэхийн тулд битээр муу адил нэг 100 мл орчим тарвсны шүүс бэлтжлээ. Тэгээ энэ дээрээ яг тэнцүү хэмжээтэй 100 мл орчим шар сүг хийгээд хүүхдүүдийн дархлаад ингэж зарим болно. Хэвэндээ ингэж хийгээд та нар маань ансны, нэрсний, лувонгийн, алюминий гэ 100% ямар ч шүүс бас ингээд хамт хийж болно. Тэг хэрэндээ хийгээ хөлтөж. За. Цэцэгнэр маань гоё болсон байна. За. Шар сүний заримг маань бас ийм хөөрхөн болсон. Та нар маань туршиж үзээд бичлэгээ эсвэл зураг хаваалцарай.